За та бүхэндээ нараа мэндийг хүргэе. Хурлын дарга би бүтэн минутаа авчи. За юун түрүүн Зананштар дарга болон түүний засгийн газарт амжилт хүсье. За нөгөө талдаа бас соёл спорт аялал жуулчлалын залуучдын сайдаар ажиллаа авж байгаа ундрам гишүүндээ бас баяр хүргэе. Үүнээс гадна амжилт хүсье. Би таныг соёл оны ухамсарыг түгээж чадна гэдэгт итгэлтэй байгаа. За манай салбар бол 4 салбараас бүрдэж байгаа. Та бас мэдж байгаа болов 480 гаруй төрийн байгууллагад 7000 гаруй хүмүүс ажилладаг. За үүнээс гадна одоо аж ахуй нэгжүүдийн тоон дээр бас өндөр. За ажиллагч талаасаа ч гэсэн ойролцоогоор 10 гаруй хувь нь одоо ажлын байрны 10 гаруй хувь нь энэ салбарт байдаг. За тэр дундаа залуучууд ихтэй ийм салбар байдаг. За өнгөрсөн жилүүдийн хугацаанд бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол одоо соёлын салбарын хувьд соёлын салбарын сэргэлтийн жилүүд байсан гэж хэлж болно. Бид бүхэн соёлын салбарынхаа хууль эрх зүй тогтолцоо за цаашлаад хүний нөөцөө бол тодорхой олгож бодлогоо бүрэн гаргасан байгаа. Соёлын үеийг хадгалж хамгаалах, за дээрэс нь урлаг уран бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулж бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх. За нөгөө талдаа одоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэхийн ажил дээр бол эрчимтэй ажилласан. Тэгээ энийг бас та бодлогын түвшинд цааш нь хэрэгжүүлээд аваад явах болов гэж бодож байна. Спорт залуучуудын хувьд бол бодлогын тодорхой болсон. Тэгээ бодлогын заламж халааг таныг бас үргэлжлүүлэн авч явах болов гэж бодож байна. Ялангуяа Монгол Улсын нийт хүн амын 30% болсон залуучдын салбарын залуучдын орон сууцжуулах, за хөлмөр эрхлэлт, за тэр дундаа малчин залуучдын асуудал дээр таныг илүү анхаарч ажиллах байхаа гэж харж байна. За үүнээс гадна манай соёл спорт аялал жуулчлал залуучдын яамны хүрээнд бол энэ олон улсын сурталчилгааг хийж авч явдаг байсан. Хэдийгээр засгийн газрын тухай хуулиараа гадаад харилцааны яамн дээр байдаг байсан ч манай яам хийж авч явж байсан. За энэ хүрээндээ олон улсын зөөлөн хүчний индекс бол 14 байраар урагшилсан. За соёлын харилцаа бол 21 байраар индексийн түвшинд урагшилсан. Олон улсын сурталчилгаа бол мөн 30 байраар урагшилсан гэдэг олон амжилтууд гарсан. Тэгэхээр энэ ажлыг бас та өөрөө үргэлжлүүлж явах уу? Эсвэл энийг одоо гадаад харилцааныхаа яамд шилжүүлэх үү гэдгээ шийдвэрлэх ёстой байх. Яагаад гэхээр эдгээр ажлыг хийж хэрэгжүүлсэний үр дүнд Монгол улсын дэлхийд үнэлэгдэх үнцийн, Монгол хүний дэлхийд үнэлэгдэх үнцийн цаашаад хөрөнгө оруулалтыг татах боломжуудыг бид нээлттэй болгосон гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ ажил бол бас манай спорт соёлоор дамжуулан өргөн цар хүрээтэй явсан гэдгийг хэлье. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. Та бол энэ салбарыг бүрэн мэдж байгаа. Тэгээ миний хувьд бол таныг 100% дэмжиж ажилланаа. За үгэлээ.